Улсын хурлын эмэгтэй гишүүдийн төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын өдөр тохиолж байгаатай холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдгээрийн гэр бүлийнхний төлөө ажилладаг ээлтэй ертөнц төрийн бус байгууллагын төлөөлөлтөд уулзаж санал бодлоо солилцлоо. Ээлтэй ертөнц төрийн бус байгууллага нь 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа нийгэмд үйлчилдэг ашигын бус төрийн бус байгууллага юм а. Тус төвөнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэднийг асардаг гэр бүлийнхнийх нь нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, нийгмийн сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажилладаг байна. Уулзалтанд ирсэн ээжүүдийн хувьд юуны өмнө хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй гэр бүлийн амжиргааны баталгааг хангах тал дээр анхаарал хандуулах, хүүхдээ асраад олон жил ажил хийж чадахгүй ээж аавуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хүүхдийн онцлогоо, эмчилгээ, хөгжүүлэлт, нийгэмшүүлэх асуудлыг төр засгаас бодлогоор дэмжих шаардлагатай байгааг хэлж байлаа. Тэгээд дээрээс нээжүүд юм нийгэмших өөрснөө хүүхдүүдээ дааад өөрснөө тодорхой хэмжээний хөгжлийн бэрхшээлтэй болчихгоо. Энэ яаж байгаа гэхээр энэ онцгой хүүхдүүдээ онцгой байдлаар авчрахын тулд ерөөсөө гэртээ нийгэмтэйгээ харьцахгүйгээр ерөөсөө хүүхдтэйгээ харьцдаг. Бид нэр хүүхдүүдээ өсгөх гэж 1-2 настай байхад нь ямар их стресстэй гэдэг тий жирийн хүүхдээ өсгөх гэж тэр шөндөө босох гэж тэр өвдөгт нь хэзээ шаналдаг байлаа. Гэтэл энэ ээжүүд маань 10-20 жилээр яг энэ зовлон өөрөд явж байгаа. Тэгээд нийгэмшиж чадахгүй. Энэ тал дээр нь боловсрол нийгэмшиг тал дээр нь илүү анхаарч өгөөсэй гэж би хүсэж байна л да. Сургууль соёлын хувьд би энгийн хүүхдтэй суралцах боломжийг нь бас усаас олгодог өгвөл их сайн байна гэж бодож байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв гэдэг бол ер нь баг байхгүй гэж хэлэхэд болно доо. Тэгэхээр зэрэг ээж аав нь ажиллаа хиймээр байдаг, хүүхдээ хармаар байдаг. Сургууль дээр бол яг хөө ингэж нэг юм өдөр өнжүүлэхэд өглөө хичээлтэй гэдэг ингэж аргалаад болоод байдаг байсан. Тэгээ одоо байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нийгэмшүүлэх, боловсрол эзэмших болцоог хангах үүднээс бодлого эрх зүйн баримт бичгийн тал дээр улсын хурал дахь эмэгтэй гишүүдийн зүгээс ажиллаж байгаагаа хэллээ. Нийгмийн халамжийн тухайд хуульд өөрчлөлт оруулж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар хэд хэдэн чухал асуудал шийдсэн заалтуудыг оруулсан байна. Мөн хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төвийн асуудлыг тулгай залтаар оруулах боломжтой талаар танилцууллаа. 230 мянган төгрөг нэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тэр төв дээр олгоно гэдэг маягаар тусгай заалт болгоод оруулчмаар санагдаад байгаа. Энийг Баян сэдвийн гишүүн бит хоёр бас яриад байгаа. Тэгэхээр бол та нарт тийм ээ бас өөрсдөө карманаас мөнгө гаргахгүйгээр өөрсдөө дундаасаа хүүхд харах төв нээгээд тэр нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хамруулаад цэцэрлэг өдөр өнжүүлэх болгоо явуулчихвал ер нь бол энд маш том хөдөлмөрийн зах зээл болцоо байгаад байгаамаа. Бид нар уул нь аль болох энэ хөдөлмөрийн байруудад зуучлах ингээд төр нэг цогц системтэй бодлого хэрэгтэй л байгаа юм л да. Бид нар санаж байна одоо жишээлбэл намайг 10 жил байхад анги болгонд заавал нэг те хөгжлийн бэрхшээлтэй хүүхд заавал ингээд байдаг байсан. Тэгээд тэр ингээд нөгөө нэгээр 1-2-оор нь ангиуд хамт олон заавал бодлогоор өгдөг сургуулийн захиргаа бодлогоор өгж тэр хамт олон донд хүмүүжүүлж ингэж авч явдаг хөгжүүлдэг юм л байсан л да. Хүүхд чинь төрөөд хөгжлийн бэрхшээлтэй төрөөсөх юм уу эсвэл багаас хөгжлийн бэрхшээлтэй болчих юм бол тэр нь эцэг эхийн толгойн өвчин зовлон болоод байна шүү дээ. Тэр нь бол бас улсын зовлон байх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу гэхээр тий боловсрол хүртмээр байна гэх юм бол тэр боловсрол өгөх үүрэг нь улсын үүргээгээд хуулийн заачих юм бол дуртай сургуультай ажиллаж манай хүүхдийг сурах үүрэг чинь та нарт байгаа юм чинь гээд тэр толгойн өвчин тэр зовлон бол бас адилхан хамтран өөрчлөх ёстой тэр үүрэг нь бас эндээ байгаа шүү гэсэн тийм маягаар л улс орнууд юм урагшуулсан мэдээлэлтэй боловсрол дээр. Уулзалтын төгсгөлд ээжүүд орлогын хөсвөртэй болох үүднээс хөгжлийн бэлэгдэл болгон унаг хийж худалдааж байгаагаа дуулгаад улсын хурлын эмэгтэй гишүүдэд дурсгалаа. Мөн зөөлөн тоглоомын зах зээлд эрэлттэй байгаа энэ гар үйлдвэрлэлийг жижиг дунд үйлдвэр болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм а.